сургуульд ингээл хичээлдээ ингээл явж байгаад ер нь нэг тийм кино шиг гэх юм уу нэг тийм сонио үйл явдал болчихсон байхгүй ингээл хин мэддэггүй хүнээс ингээл өдөр алга хөрхэн жижиг сажиг бэлэгнүүд ирдэг байсан. Тэгэл ер нь гайхаад тэгээ сүүл рүүгээ бүр тасцсан бэлэг ирэхгүй бол бараг гайхаж махаар тийм хэмжээд болсон байсан. Тэгээ ер нь бэлэг ирэхгүй нэлээ удаа явж байгаад сүүлд нэг биеэрээ надад ирж өгсөн. Тэгсэн манай сургуулийн нэг номой гэх юм уу нэг бичээлтэй сайн тийм хүүхдтэйсэн. Тэгээд ер нь өмнө нь ямар нэгэн байдлаар сонирхож харж байгааг болохоор аюул сонирн байсан. Тэгээ ер нь харцаж эхлээд зан ааш тэгэл ер нь гадаад байдлаас тийм нэг хүмүүжлтэй хөөрхөн хүү байсан. Намайг хөөрхөн хичээлхтэй үед ингээл 2-3 цагаар нь чамаагүй хүлээчдэг, амар халамжтай. Тэрэнд нь бүр ингээд амар татагдчихжээ. Тэгээ бит хоёр ингээл ер нь нэлээ удаан хамт байгаад ингээд би бинтгөө эргээд явж байгаад тэгэл нэг л мэтгээд ингээл найзуудтайгаа амар гарч урдаг болсон. Тэгэл ер нь л надтай биш дандаа найзуудтайгаа цагийг өнгөрөөдөг болсон байсан. Тэгээ гарч урах болгондоо ер нь ууцсан ирдэг. Тэгэл ер нь уух уухтаа хэтрүүлэн хэрглэж уурдаг болсон. Бүр согтуурлах ундааны хамааралтай болсон гэхэд ер нь болохоор болсон байсан. Бүр тэр нь бүр амар яг нүдэн дээр бүр ил олж ирээд гэр мэрт ер нь тийм архины шилмэл бол харагдах нь энгийн үзэгдэл болсон байсан. Тэгээ зүгээр нойр хүрэх шалтгаанаар уудаг болсон хэрцэн бас л амар штэ тий. Тэгээд ер нь за болохоо байж байгаа юм даа гэдгийг ер нь ойлгоод хоёулынх нь харилцаа ямар бас нэг чи анзаарж байгаа бас тий. Чи ерөөсөө өмнөшгөө бол одоо байхгүй байна. Тэгээд надад энэ байдал үнэхээр таалагдахгүй байна. Хоёулаа ингээд боли эсвэл чи ингээд архины имчилгээнд явгээд ер нь шууд шулуух болсон. Тэгсэн чинь яг уу манай хүн зөвшөөрсөн. Тэгээ уусаа зөвшөөрөхгүйсэн бол яхаж мэдгүй. Ер нь бол тэгэл салж чадхааргүй хайртай байсан болохоор тэгэл архины имчилгээнд явуулсан. Тэгээ ер нь имчилгээнд яваад ер нь архинаасаа гарсан л та. Гэтэл бит хоёр ер нь салсан да. Архинаас гарлаа гэж салсан юм. Бас үгүй манай хүн яг архинаас гарчаад бас дахиад нэг юмд донтчихсон. Тэр нь болохоор компьютерт донтцсон. Тэгээд ер нь л донтолт амар ихтэй хүн байсан да. Тэгэл ер нь байсан. Аль донтолт нь илүү хэцүү байсан? Ер нь донтолтууд нь ер нь бүгдээрээ л хэцүү байсан. Гэхдээ архины донтолт нь бүр амар хэцүү байсан. Яг хүнийг яг өмнө нь ямар хүн бизнес нь шал ондоо хүн болгочтой юм лээ. Тийм хүүтэн хүндий яг хүнтэй яагаад энэ үгүй нь мэддэхгүй. Тийм сонирн байсан. Тэгээ ер нь өөрөө өөрийгөө донцоо гэдгийг мэдгүй ч гэсэн ер нь донцсон байт юм лээ. Тэгээд ойр дотны хүмүүст нь амар хэцүү нөлөөлдөг юм байлаа. За баярлалаа. Баярлалаа.